Өнгөрсөн он жилүүдэд Монгол оронд одоо хэрэгжүүлж байсан энэ төслүүд хэр зэргээр өгөөжтэй болсон. Одоо Монгол улсын хөгжилд ард түмний амьдралд хэр зэрэг нөлөөлж байна гэж тодорхой ус байна да. Хэрэгжүүлж байгаа саячалтай хэрэг. Тэгтээ бол сая Ганбаатар гишүүний хэлж байгаа нь үнэн штэ. Монголын ард түмний зовлонгоор нэг гадаадынх нь тоглож баах нь тэрүүмээр доллар оруулж ирээд өөрсдөд нь аваа явчихдаг. Тийм байж болохгүй. Бусалдаг эзлэмж байсан ч тэгээд дахиж төлөх хэрэгэн төлөх нөхцөлтэй байсан ч уг нь Монгол улс өөрөө удирдах ёстой. Одоо энэ хэлэхэд гойлгошин шиг сарайлаад суух. Одоо нэг хэдэн төгрөг гуйгаад за та авалдаалд 80% авч болно гэсэн царайтай сууж байж болохгүй. Энэ тэгтээ бол яг одон тяа сайтын үед гарч байгаа гэж би бодохгүй байна. Тэгж харахгүй байна. Энэ он удаан жил өргөлж ирсэн баха. Тэгээд нөгөө гадаадын зэгээд сурч авсан тэр зангаа одоо хүртэл тавихгүй байгаад ах шиг байна. Тийм учраас одоо энэ удаагийн төрийн одоо юу ондоо шүү дээ. 126 гишүүнтэй маш хүчтэй засгийн газар тогтсон байдаг. Тийм учраас энийг шинжлэх тал дээр өгөн хэдүүлээ санал санаачлах гаргах нь зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээд ажлын хэсэг байгуулад өгөн энэ бүгдийн ганц байгаль орчин яам биш. Бүх ямууд өөр ямар газар дээр нэм тусламж зээл орж ирж байгаа. Тэр бүгдэнд өөр нь сонсгол хийсэн дээр юм шиг байна. Энийг нэг зохион байгуулах нь зүйтэй. Тэгээд уг нь Баян-Улгийн аймгийн одоо засгийн газар аюул жуулчлалын бүс нутг гэж зарласан байдаг. Тэгсэн чинь одоо тэр Алтай таван богдоос их сүлээд уг нь хоогонд дарагдсан. Зөвхөн Баян-Улгийн биш